Сайн байцгаана уу та бүхэндийн өдрийн мэндийг хүргэе. Албан ёсны шүүх хурал эхэлсний дараа 2 дахь өдрийн Cassie гэрчийн мэдүүлэг өгсөн өдөр олонний анхаарлыг бол маш их татсан. Cassie бол гол гэрч болж энэ шүүх хуралд орж байгаа талаар бол Part 1 дээр дурдчихсан. За тэгэхээр Америкийн цагаар бол одоо 5 сарын 13-ны өдөр Cassie гэрчийн суудалд сууж бүх зүйлийг үнэнчээр бас деталь ихтэй дэлгэрэнгүй ярьсан байгаа. Ярианы дундуураас эхлээд ер нь бол 2 дугаар сувгийн нэлийн эвгүй зүйлүүд яригдах болно. За өнөөдрийн мэдээллийн их сурвалжуудыг Entertainment Tonight болон ABC News-ийн вебсайт дээрээс та бүхэндээ бэлтгэж хүргэж байна. Тэгэхээр хэдүүлээ гол яриа руугаа орцгоё. Cassie бор өнгийн бариу даашин зөмссөн. За нэлээд том гидстэй 8 сар агас бараг одоо 9 сартай жирэмсэн юм байна. За шүүхийн танхимд орж ирэхдээ за бас мэдүүлэг өгөх үеэрээ ч гэсэн P-Diddy илүү огт хараагүй. 2018 онд P-Diddy-гийн экс эхнэр Kim нас барах үеэр оршуулганд нь Cassie оролцох үед хамгийн сүүлд одоо P-Diddy-тэй нүүр тулж уулзж исэн. За тэр цагаас хойш л огт юусэн уулзаагүй маань. Үндсэндээ бол баг ингээд 7 жил огт энэ хоёр хүн уулзаагүй явж байгаад ингэж шүүхийн танхимд уулзж байгаа юм байна. За энэ хоёр хүн хамтдаа өнгөрүүлсэн 10 гаруй жилийн тухай энэ өдөр яригдахаар байгаа. Cassie танхимд орж ирснээс эхлээд түүнийг одоо мэдүүлэг өгөх бүхий л хугацаанд бол P-Diddy түүний ярьж байгаа зүйлийг нь маш одоо анхааралтай сонсоод сууж байгаа харагдсан. Тангарахтны шүүгчд ч гэсэн Cassie руу яг л одоо лазер ингээд тусгаж байгаа юм шиг цоо ширтээд бүхнийг анхааралтай сонсч исэн гэж хэлж болно. Freak Offs гэж нэрлэгддэг үйлдэлүүдийн талаар түүний оролцоо, за хэрхэн тэр үйл явдал өрнөдөх талаар бол тайлбарлаж өгч байгаа гол хүн бол одоо энэ Cassie Ventura байгаа. Түүний хэлснээр P-Diddy өмсөх хувцсыг нь за өрөөний гэрэлтүүлэг, бэлгийн харилцаанд орж байгаа хүний өмнө хэрхэн одоо бие авч явахыг нь хүртэл бүх зүйлийг зааварчилдаг байсан гэж ярьсан. За үндсэндээ бол прокурорууд ч гэсэн Cassie-г яг одоо ийм зүйл яриасаа гэж хүсэж байгаа. Тиймдээч прокурорууд бол Cassie-гаас Freak Offs гэж юу вэ гэж асуултыг бол асуусан. За Cassie-гийн хэлснээр бол тэд анх танилцаж эхлээд энэ талаар P-Diddy түүнд тайлбарлаж ойлголт өгч исэн. За энэ нь болохоор voyeurism буюу бусдын бэлгийн харилцаанд орох үеийг ажиглаж харах дур сонирхолтой холбоотой. P-Diddy түүнийг өөр хин нэгэнтэй бэлгийн харилцаанд орохыг харах дуртай байсан. Анх танилцах үедээ Cassie 21-22 настай байсан. За тэгээд залуухан туршлагагүй юу хийхээ ч гэсэн сайн мэддэггүй байсан. P-Diddy-г баярлуулахыг хүсдэг байсан маа. Тэр бүр зарим цаг үед Freak Offs-ыг тэсийн ядан хүлээдэг болцсон байсан гэдгээч нуулгүй хэлсэн. За энэ бүх зүйлээсээ та таашаал авдаг байсан уу гэж прокурор асуусан чинь тийм ээ. Гэхдээ зөвхөн P-Diddy-тэй цагийг хамт өнгөрүүлэх боломж тэр үед л олддог байсан болохоор гэж хариулсан байна. Cassie үнэхээр P-Diddy-д хайртай байсан. Тэрийгч бол өөрөө шүүхийн танхимд ирэхдээ нуугаагүй ярьсан. Тэгэхээр энэ мэдүүлэг нь тэр зөвхөн бие махбодын хүчирхийлэл бус сэтгэл зүйн дарамтанд ч гэсэн орж исэн байж болзошгүй гэдгийг нь бол харуулж исэн. За Cassie бол түүнтэй харилцаа дөнгөж эхэлж явах үеэрээ дөнгөж одоо карьераа босгох гээд олон нийтэд танигдаж эхэлжсэн. P-Diddy-гийн удирддаг Bad Boy Entertainment-тэй 10 цомгийн гэрээ байгуулсан. Амжилтанд хүрэхийг мөрөөддөг, дэлхийд даяар нэр алдартай нөлөө бүхий хүнд хайртай болсон тийм л одоо эмэгтэй байсан. За бэлгийн харилцааны талаар сайн ойлголтгүй, залуухан, гинэн, юу зөв, юу буруу гэдгийг ч гэсэн сайн ялгадаггүй байсан гэж бол өөрөө ярьж илээ. За ингээ Cassie болохоор өөрийнх нь карьерийг дэмжиж түүнд одоо санаа тавьж итгэж болох хүн гэж бодож исэн ч гэсэн Freak Offs олон удаа болж өнгөрсний дараа бол бүх зүйл одоо нэг л биш гэдгийг ойлгож эхэлсэн. За нэмж хэлэхэд бол анхны удаагийн Freak Offs-ийн дараа Cassie маш одоо тийм нэг бохир заван юм шиг мэдрэмж авсан талаараа ярьсан. Тэгээд дахиад тийм зүйл хийхийг хүсээгүй. Тэгээд тэр талаараа одоо хүртэл ингээд мэйл бичсэн чинь хариуд нь P-Diddy чамайг хийхийг хүсэхгүй байгааг би мэднэ гэж бичсэн байсан. За тэгсэн чинь хариуд нь Cassie болохоор үгүй тийм бишээ гэж бичсэн байгаа. Тэр мэйлэж гисэн шүүхийн танхимд харуулсан. 2010 онд энэ үйл явдал бол болж исэн юм байна. За тэгээ бичигдсэн байгаа мэйлнээс нь харахад бол Cassie ивийг нь олох гэж бас нэлээд хүлцэнгүй ханддаг байсныг нь ойлгож болохоор байсан. Cassie ер нь бусад асуултуудад бол маш энгийн тийм тайван хариулж ирсэн. Freak Offs гэж нэрлэгддэг зүйлийг яагаад хийдэг байсан, яагаад оролцдог байсан талаар асуусан чинь сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй нэлээд тухгүй болж бас нулимс туслуулж эхэлсэн. Огт хүсэхгүй байгаа мөртлөө хийх ёстой юм шиг P-Diddy-г баярлуулахыг л хүсдэг. Би түүнтэй хамт байгаадаа л баярладаг байсан. Тэр аз жаргалтай л байвал би юу ч хийхэд бэлэн тийм л байсан гэж ярьсан. За энэ мэтчлэн Freak Offs-ийн талаар Cassie ярьж авах үед бол P-Diddy-гийн ар гэрийнхэн, ээж, хүүхдүүд нь бол бүгд чимээгүй сонсоо сууж исэн.
Нүүрэн дээр нь болон одоо биеийн хилэмжээр тэд нар бол юу ч илэрхийлээгүй. За анхны өдрийн эрэгтэй биеийн үнэлэгчийн мэдүүлгийн үеэр бол одоо 3 охин нь танхимаас гарч явж исэн гэдэг part 1 дээр бол ярьж байсан. За харин Cassie-гийн одоо мэдүүлгийн үеэр нэг ч хүн бол гарч явахгүй бүх мэдүүлгийг нь тэд бол сонссон байгаа. За энэ өдөр тангарахны шүүгчдэд үзүүлсэн өөр нэг чухал зүйл нь бол 7 хүний гэрэл зураг байсан. Педеригийн одоо яллагдж байгаа зүйл ангийн нэг болох sex trafficking буюу одоо бэлгийн дур хүслийг хангахын тулд гэмт хэргийн шинжтэй тийм сүлжээ маягийн зүйл үүсгэсэн гэх прокурорын гол үзэл санааг хамгийн сайн нотолж чадах тийм зургууд байсан. За тухайн гэрэл зураг дээр байсан хүмүүс нь педеритэй одоо маш тийм ойр байсан хүмүүс. За хуучин одоо нарийн бичиг, хамгаалагч, жолооч, за мөн санхүү хариуцсан ажилтан, хувийн туслах гэх мэт бүх зургуудыг одоо харуулхад Cassie нэг бүрчлэн нэрийг нь хэлээд ямар одоо өөрөгт ажилтай байсан гэдгийг нь бол хэлжсэн. За энэ хүмүүс бол мэдээж дараагийн өдрүүдэд бас дахиж сөхөгдөж нэлээд одоо нухацтай бас яригдах байх. Cassie-гийн мэдүүлэг тэр чигээрээ одоо прокурорын талд ч өмгөөллийн талд ч гэсэн аль алинд нь одоо ихээхэн нөлөөтэй тесэрхүүц байж чадна гэж бол харагдчихсан. За магадгүй зарим ярьж байгаа зүйлүүд нь Педеригийн өмгөөллийн талд ашигтай оноо болж очиж байгаа бах. За энэ өдөр яригдсан бас нэг сонирхолтой зүйл байсан. Тэр нь юу гэхээр Cassie тэр хоёр одоо үерхдэг байх үедээ бие биенийгээ өөр нэрээр өөр тийм хочоор дууддаг байсан юм байна. За Педериг болохоор pop гэж дууддаг. За нэг удаа одоо Cassie-гаас чи өвөөгөө юу гэж дууддаг вэ гэж асуусан чинь pop гэж дууддаг гэсэн чинь тэр цагаас хойш бол тэгж дуудуулахыг хүсдэг болсон юм байна. За харин Cassie болохоор CC гэж дууддаг байсан. За CC гэдэг нь болохоор Cassie Combs гэсэн үгийн товчлол. За өөрөөр хэлэх юм бол Педеригийн нэрийг ардан залгаад тэгээд албан ёсны одоо эхнэр нөхөр болцсон юм шиг дууддаг байсан гэсэн үг. За энэ өдрийн шүүх хурал дээр Cassie-гийн нөхөр нь бас ирсэн байсан. Тэр бол бүх зүйлийг сонсож суух үеэрээ нүүрэнд нь бол ямар нэг илэрхий тийм сэтгэл хөдлөл бол харагдаагүй. Эхнэрийнхээ 20 насны амьдралын одоо хамгийн хэцүү үеүүдийг сонсоод маш нарийн детальтай гүн гүнзгий бас хүнд мэдээллүүдийг ингээд сонсоод олон нийтэд тэрийгэ дэлгэж ярахыг нь хараад суuna гэдэг ер нь нөхрөмжтүүдийг бусад хүмүүст ч гэсэн хэцүү байхаас бол гарцаагүй. Гэхдээ мэдээж энэ хүн бол эхнэрийнхээ талд бат зогсно гэдэг нь бол ойлгомжтой. Cassie-г тэгээд төрөгт өгсөн одоо жирэмсэн байгаа болохоор магадгүй тангарахны шүүгчид түүнийг өрөвдөх ч юм уу арай илүү сэтгэл хөдлөлөөр хандах байж магадгүй ч гэсэн тэднийг бол ямар ч цаг үед төвийг сахисан байр суурьтай байхыг анханасаа бол тушаасан байгаа. Гэхдээ цаашдаа ингээд яахыг те бас хин нэгний одоо хүний ийм эмоц сэтгэл хөдлөлийг бол хин нэгэн өөр хүн зогс гингүүт шууд зогсдог зүйл бол биш. Эннээс ч гэсэн их зүйлс цаашид л өрнөх байх. За Cassie бол өөрийнхөө тухайн цаг үеийг тайлбарлаж, өөрийгөө таних мэдхийг хүсэж исэн, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд маш их зүйл золиосолж, хар тамхи хэрэглэх, за Педериг баярлуулахыг хүсснээсээ болж ямар ч хяналтгүйгээр удирдуулж исэн гэдгээ ил тод ярьсан. Харин одоо тэр бол 2 хүүхдийн ээж, албан ёсоор одоо нөхөртэй болсон, жирэмсэн байгаа. Хувь хүний хувьд ч гэсэн маш их өөрчлөгдсөн байгаа. За шүүх хурлын эхний өдөр бол буудалд болсон зодооны бичлэгийг олон нийтэд харуулж ярьсан. Тэгсэн чинь 2 дахь өдөр бас л Cassie-г ирсэн байх үеэр дахиж тэр бичлэгийг харуулсан. За бичлэг дээр байгаа эмэгтэй би мөн гэж Cassie хэлээд freak off-соос болж тэндээс бүр мөсөн явахыг оролцсон талаараа ярьж эхэлсэн. За энэ явдал бол Лос Анжелесийн Intercontinental гэж зочид буудалд 2016 оны 3 сард болсон. Тэнд их хэмжээний архиталт баяр тэмдэглэсэн. Яг юу болсныг сайн санахгүй байгаа ч тэр үед Шон намайг цохиод нүд хөхөрчихсөн. Тийм хүчирхийлэлтэй байсан болохоор би явхаар шийдсэн. Тэгээд өөрийнхөө юмнуудыг чадах хэмжээндээ цуглуулад аваад гарсан чинь Шон араас дагаж лифтний хажууд цамцнаас зулгааж газар унгаагаад зодож эхэлсэн. Намайг өрөөрөө буцаахыг оролцсон. Шон урд нь ч гэсэн маш олон удаа газарт унгааж зодож исэн. Хитрхи олон удаа тоолж барахааргүй их. Freak off-ийн үеэрч дорд үзэж, доромжилж харцдаг. Надтай яг л эд зүйлстэй харцж байгаа юм шиг байдаг байсан. Бас танихгүй хүмүүсийн хажууд эвгүй байдалд оролдог байсан. Бусадтай бэлгийн харилцаанд орох үед яг галзуу хүн шиг заавал бичлэг хийхийг шаарддаг. Миний хувьд ичээх бас үзэн ядах мэдрэмж төрдөг. Хинч намайг тийм байдалтай байхыг битгий хараасай гэж боддог байсан. За энэ бүх зүйл бол Cassie-гийн өөрийнх нь яриа байсан. Ярихыг байтугай ер нь бодохыг ч хүсдэггүй зүйлээ дэлгэрэнгүй тэр олонний өмнө ярьсан. За үүнээс гадна бол шүүх танхимд freak off-ст оролцдог байсан эрэгтэй одоо биеийн үнэлэгчдийн зургуудыг дэлгэж харуулсан. За тэгсэн чинь Cassie бол тэдний нэрсийг бүгдийг нь санаж исэн.
Dave, Daniel, Jules, Johnny, за бас The Punisher гэх очтой эрэхтэй бас байсан. Cassie-гийн хэлснээр бол эдгээр ирчүүдтэй Sean Combs-ийн нүдэн дээр урт хугацааны туршид бэлгийн харилцаанд орохыг тулгаж шаарддаг байсан талаар дурдсан. За зарим ирчүүд нь нэг хотынх, за зарим нь болохоор Pediri болон Cassie-тэй уулзахын тулд өөр хотуудад хүртэл очиж исэн. Тэдэнд бол бэлнээр зарим тохиолдолд $6,000 хүртэл төлдөг байсан гэж ярьсан. Sean Combs тухайн ирчүүдийг шалгаж цагдаа биш гэдгээ нотлохыг шаарддаг. Тэгээд энэ бүх зүйл бол хууль бус гэдгийг би хожим ойлгосон гэж Cassie ярьсан. За тэгэхээр одоо та бүхэнд Cassie тухайн ирчүүдтэй хэрхэн одоо бэлгийн харилцаанд ордог байсан талаарх түүний хэлснээр бол одоо чигшүүртэй үйлдэлүүдийнхээ талаар ярьсан яриаг нь хүргэе. За энэ зүйлийн талаар бол прокурорын зүгээс Emily Johnson асуулт асууж Cassie бүгдэнд нь хариулаад явсан байгаа. Та хэдэн freak offs хар тамхи хэрэгэлсэн бэ гэж асуусан чинь бүгдэнд нь гэж хариулсан. Би тийм зүйлсийг ямар нэг зөөлрүүлэх зүйлгүйгээр хийн гэж төсөөлж чадахгүй байсан. Ямар ч сэтгэл хөдлөлгүй тэгээд хүсээгүй хүнтэйгээ бэлгийн харилцаанд орж байгаа юм шиг санагддаг байсан гэж ярьсан. Та хинээс хар тамхи асуудаг байсан бэ гэхэд Sean гэж хариулсан. Sean Combs-ийн бараг бүх орон байранд freak offs-д оролцдог байсан. Тэр тусмаа New York, Miami, Los Angeles, Atlanta, Las Vegas, Ibiza, Turks and Caicos арлуудад байрлах зочид буудлууд хамгийн түгээмэл газрууд байсан. Тэгээд freak offs-ийн дараа өөрөө маш аимшигтай болдог. Газраар нийл тос, лааны лав энд тэндгүү дүүрэн асгарцсан байдаг. Өрөөг лав болон студийн гэрлээр гэрэлтүүлдэг. Нэг тийм улаавтар туяатай болгодог байсан. Энэ үеэр шүүхийн танхимд одоо Sean Combs тийм улаан гэрэлтэй өрөөнд орон дээрээ дүүрэн мөнгө асгацсан сууж байгаа зургийг бол нийтэд харуулсан. За тэгээд цааш нь Cassie ярихдаа өрөөний үнэр нь маш хурц санагддаг байсан. Лааны утаа, хүний биеийн үнэр, шээсний үнэр холилдсон байдаг. Sean бэлгийн харилцаанд орж явах үеэр биеэ baby oil-оор гялалзж байгааг харах дуртай байсан. Нэг удаад л гэхэд 10 том хэмжээтэй тос хэргэлдэг байсан. Тэдгээр freak offs нь харж таашаал авах Sean-ы гаж сонирхлыг хангах зорилготой байсан. Тэгээд явандаа freak offs нь улам ихсэж уулс даяар хаа явсан газраа биеэ үнэлэгч дуудаж авчирдаг болсон гэж ярьсан. 2010 оны 4 сарын 19-нд Pediri болон Cassie хоёрын хооронд бичсэн мессежүүдийг шүүхийн танхимд гаргаж ирж үзүүлсэн. За тэгсэн чинь Pop-Pop-оос I really need to F гэсэн. За бэлгийн харилцаанд ормоор байна. Бэлгийн харилцаанд орох хэрэгтэй байна гэсэн утгаар бичсэн. За тэгсэн чинь BG New Pimpin гэж тэмдэглэгдсэн хүнээс So who you wanna call someone гэж хариулсан байсан. За хинтэй харилцаанд ормоор байна. Хин нэгнийг дуудах уу гэсэн байсан. За тэгээд энэ BG New Pimpin гэдэг нь бас л одоо Pediri-гийн Cassie өгсөн Baby Girl гэсэн хоч байсан. За тэгээд энэ мессежүүд нь freak offs эхлэх дохио байсан гэж Cassie тайлбарласан. Бусад мессежүүдэд Cassie freak offs-д оролцож явах үедээ юу мэдэрчээснийг илэрхийлэхийг хичээсэн тийм зургасууд байсан. За хариу нэг мессежэнд нь Pediri хамаагүй хий гэж бичсэн байсан. Анх 22 настайдаа энэ бүхэнд хутгалдаж олон цаг үргэлжилдэг бэлгийн харилцаанд орж тэр нь бол дунджаар 2-3 хоног үргэлжилж сүүлдээ бараг 7 хоног болгон ийм зүйл болдог байсан. За тэр бүгдийг санах боломжгүй. Тэр бүх зүйл дуусаад арай тийм сэрүүн, эрүүл болох үед нь Sean түнд ecstasy, molly, cocaine зэргийг өгч хэрэглүүлдэг байсан гэж ярьсан. Прокурор Emily Johnson түүнээс freak offs хизээ дуусахыг хэн шийддэг байсан бэ гэж асуусан чинь эцсийн шийдвэрийг Sean гаргадаг байсан. Та энэ бүгдэд оролцохыг өөрөө хүсдэг байсан уу гэж асуусан чинь үгүй, би өөрийгөө зүгээр л тийм зүйлд хэрэгтэй хүн юм байна гэж боддог болсон. Үнэхээр жигшмээр байдаг байсан. Доромжлуулсан юм шиг, дорд үзэгдсэн юм шиг тэр бүх аимшигтай мэдрэмжийг тайлбарлаж чадахгүй байна. Хэрвээ оролцоос татгалзах юм бол Sean надад хүч хэргэлдэг байсан. Харцан шууд л өөрчлөгдөөд өөр хүн болчдөг. Дараа нь тэгээд юу болохыг таашгүй байдаг байсан гэж ярьсан. Танд freak offs-ийн аль нэг хэсэг нь таалагдчихсэн удаа байгаа юу гэж асуусан чинь Cassie нулимсаа барьж чадахгүй уйлж тэр бол Sean надтай хамт байх цорын ганц боломж гэж би боддог байсан гэж хариулсан. За хамгийн анхны freak offs Pediri-гийн Los Angeles-д түрээсэлж исэн байранд нь болсон гэж Cassie мэдүүлсэн. За тухайн үед бол ирсэн одоо биеийн үнэлэгчийн зургийг үзүүлсэн чинь Cassie болохоор одоо нэрийг нь санахгүйсэн. За тэр бол өндөр ултай гутал, за бас баг өмссөн байсан. За бүх freak offs-ыг зөвхөн Sean удирддаг байсан. Хэн хаана байх ёстой,
гэрэлтүүлэг хаанаас яаж тусах ёстой гэдгээ нарийн мэддэг байсан гэж бол дурдсан. За Шон Компсын эсрэг хэрэг зөвхөн түүнийг бус түүний ойрын хүрээллийн хүмүүсийг ч гэсэн хамарч байгаа. Тиймээс Cassie-гаас Tony Fletcher, Christina Horan, за Fahim болон Uncle Polly гэх мэт хамтран зүтгэгчид хамгаалагчдын тухай Emily Johnson бас асуусан. За тэгсэн чинь Cassie Pederiгийн байрнуудад нь хэд хэдэн удаа буу ил гаргаад тавьсан байсныг нь харж исэн гэдгээ хэлээд нэг оройн явдлын талаар бол ингэж ярьсан байна. Шоны ажилтны нэг нь rap producer Suge Knight ойр орчимд байна гэж хэлсэн чинь тэд нар бүгдээрээ хар хувцас өмсөөд зэвсэглэж эхэлсэн. Би уйлж орилж тэнэг зүйл хийх хэрэггүй гэж гуйж исэн гэж ярьсан. Sean Combs гэх хүнтэй харилцаа маань үргэлжлэх тусам түүний ширүүн хүч хэргэлдэг талтай би нүүр тулсан. Гэхдээ би түүнд хайртай байсан. Шоны ааш өөрчлөгдөхөөс айдаг. Хэрвээ буруу царай гаргавал нүүрлүгээ шууд л цохилдог байсан. Шоны хамгаалтын багийн гишүүд над дээр анхаарлаа төвлөрүүлдэг байсан. Хэрвээ Шоны дуудлагыг үл тоомсорлох юм бол тэр байн над руу залгадаг байсан. Тухайн үед Шоныг өөр эмэгтэйчүүдтэй байхыг хараад галзууртлаа би харддаг байсан. Би үнэхээр их хартай байсан. Тэр үед залуу байсан болохоор юу ч ойлгохгүй залуу тэгээд хартай гэж одоо өөрийгөө тодорхойлно. Тэр өөрийгөө би бол Puff Daddy-д олон эмэгтэйчүүд байдаг гэж хэлдэг байсан. Тухайн үед тэр хүн хэн болохыг бүрэн ойлгодоггүй байжээ гэж ярьсан. Cassie Лос Анжелест нүүж очиж Шоны түрээслүүлдэг байранд нь амьдардаг байсан. Тэр бол хизээ хурц ирэхийг нь мэддэггүй, ууртай байгаа юу, тайван байгаа юу гэдгийг ч мэдэхгүй байх үед гидс зангирч байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан гэж ярьсан. Cassie Bad Boy Records компанитай 10 цомгийн гэрээ байгуулсан ч зөвхөн нэмгэл цомог гаргасан. За хэрвээ хин нэгэн дуу гарахгүй ах юм бол ажиллаа хийж гэн гэж үзэхгүй. Тэгэхээр миний карьер зогсон байдалд орсон байсан гэж ярьсан чинь яагаад тэр үед ахаад цомог гаргаагүй вэ гэж Emily Johnson асуусан. За Cassie тоглоом маягаар надаас асууж гинөө гэж хэлээд нэг үгээр хэлбэл Freak Offs миний бараг ажил болчихсон байсан. Би өөрийгөө сэргээж буцаад хэвийн байдалд оруулахын тулд өөр зүйл хийх орон зай үлддэггүй байсан гэж хариулсан. Cassie-гийн хэлснээр биеийн үнэлэгчтэй харьцаанд орох явдал ихэвчлэн 36, 48 эсвэл 72 цаг үргэлжилдэг байсан. Хамгийн удаа үргэлжилсэн нь 4 өдөр байсан гэж ярьсан. За ингээд энэ хүрээд шүүх хурлал цацралга авсан. За хэсэг хугацаанд бүгд амс хийгээд буцаад шүүх хурал үргэлжилсэн. Cassie-гийн ярьсан яриаг цааш нь та бүхэндээ хүргэе. Sean миний амьдралын ихэнх хэсгийг хяндаг байсан. Карьер, хувцлалт гээд бүхий л зүйл. Би хитрхи залуу бас гинэн байсан болохоор Sean-ыг баярлуулахын тулд бүх зүйлийг зөвшөөрдөг байсан. Тэр гинэт уурлаад хүч хэрэглэж магадгүй эсвэл намайг тоохоо болно гэдгээс би айдаг байсан. Хэрвээ Шоны хүсэлтээс татгалзах юм бол би ямар нэг байдлаар хохирно гэсэн бодол миний толгойд байнга эргэлдэж цаашлаад намайг шантаажлах материалууд түүнд маш их байсан болохоор айдаг байсан. Одоо бодоход тухайн үед бодол санаа маань будилсан байдалтай залуу шинэ уран бүтээлч байсан болохоор тийм зүйлтэй хэрхэн харьцгаа мэддэггүй байсан. Эцэстээ би уйлж зүхтаадаг болсон. Удирдлагын зүгээс надтай ингэж харьцаж исэн түүх урд нь байгаагүй болохоор үнэхээр гинэн байсан гэж өөрийгөө би хэлнэ. Би Шоноос 17 насаар дүү байсан ч бусад хүмүүстэй адилхан би Шонтой хамт байхыг хүсэж исэн. Тэр сэтгэл хөдлөм, хөгжилтэй бас зугаатай хүн байсан. Бас миний карьер бүхэлдээ түүний гарт байсан. Шон Нью-Йоркийн нэг зочид буудалд анх аман секс яаж хийдгийг надад зааж өгчээсэн. Надад ч бас хийж өгчээсэн. Хамгийн анх бид Шоны Майамид түрээсэлсэн завин дээр бэлгийн харилцаанд орж исэн. Тэгээд л би түүний найз охтуудын нэг болсон. Freak Offs гэх нэр томьёо яаж үүссэнийг би бол тодорхой санахгүй байна. Бид хоёр холбоотой болж эхэлсний эхний жил Шон намайг өөр эрэгтэйтэй бэлгийн харилцаанд орохыг хүсэж байгаа талаараа надад хэлсэн. Тэгээд тэрийгэ voyeurism гэж нэрлэжсэн. Тэр зүйлийг надтай ярилцаж эхлэх үед дотор сонирн болж маш их сандарч ирснаа сандаг. Тухайн үед би 22 настай. Ийм зүйл яаж хүний дур хүслийг өдөөдөг гэдгийг ойлгодоггүй. Гэхдээ би Шоныг баярлуулах ёстой юм шиг л санагдчихсэн. Тэгээд эхний удаа тийм зүйл болсны дараа миний бодол өөрчлөгдсөн. Ахиж хийхийг хүсэхгүй байгаагаа ойлгосон. Тэгэд ч тийм ойр ойрхон давтамжтай болоод ирэхээр бүрч жигшмээр санагдчихсэн ч Шонд хайртай байсан болохоор түүнд таалагдах зүйл хийх ёстой юм шиг бодож явдаг байсан. Өөр сонголт надад байхгүй юм шиг үгүй гэд хэлчихвэл цаашаад юу болохыг ч би мэддэггүй байсан. Яванда бид маргалдаж эхлэх үед ихэвчлэн бие махбодын хүчирхийллээр бүх зүйл дуустдаг болсон. Тэр миний толгой руу зохиож, түлхэж унгааж,
чирж, өшөглөж, газарт унсны дараа толгоо руу дэвсэлдэг байсан. Та хоёр харилцаатай байх хугацаанд Шон танд хэр олон удаа гар хүрчээсэн бэ гэж прокурор Эмили Джонсон асуусан чинь хэтэрхий олон удаа гэж Касси хариулсан. За ингээ ямар ч тач Кассигийн эхний өдрийн шүүх хурлын яриа иймэрхүү байлаа. Зөвхөн нэгэн өдөр оролцоод дуусах биш, 2-3 өдөр гэрчээ мэдүүлэг өгч одоо шүүхийн танхимд Касси бол ирнэ гэсэн байсан. Тэгэхээр цаашид яригдах зүйлсээс өшөө олон гэмт хэргийн шинжтэй зүйлс гарч ирэх болов уу гэж харж байна. За нэлээд эвгүй зүйлсийг бол ингээд эхний өдөр нууж хаалгүйгээр нэлээд одоо нээлттэй ярьсан юм шиг санагдсан. За тэгэхээр энэ өдрийн шүүх хурал дээр P-Diddy-гийн өмгөөллийн багийн гишүүн Tony Geragos гэх эмэгтэй юу гэж ярьсныг нь дурдахгүй өнгөрч бас болохгүй. Нэлээд бас тийм ширүүхэн зүйл ярьсан байлээ. За тэрийг нь та бүхэнд одоо ярив. За үүнээс гадна зөвхөн Кассиг биш өөр нэг нэрээ нууцлсан эмэгтэй талаар ч гэсэн энэ өдөр сөхөж ярьсан байгаа. За нэрээ нууцлсан хүнийг бол Jane Doe гэж эрх баригчид нэрлэдэг. За тэгэхээр Jane Doe гэд тэр нэрээр нь бол хилээд явъя. За Cassie Ventura 2018 онд Кимийн оршуулганд оролцож байх үеэр Шон түүнийг амьдралын минь жинхэнэ хайр гэж хэлхийг сонссон даруйда түүнээс салсан. Шон олон хүний өмнө экс эхнэрээ жинхэнэ хайр гэж хэлэхэд Касси өөрийгөө хизээч тэр байр суурьнд хүрэхгүй юм байна гэдгээ анх удаа ойлгосон баг. Jane Doe болон Касси хоёулаа хүчтэй, чадвартай эмэгтэйчүүд. Тэд өөрсдөө Шон Компстой хамт байхыг хүссэн. Касси энэ бэлгийн харилцаанд оролцох үеэрээ албан хүчээр орсон юм биш, харин Jane Doe Шон Компстой хамт байхыг улааран хүсдэг байсан эмэгтэй. Энэ зүйл албан хүчээр болоогүй гэдгийг Шон Кассигийн аль нь сайн ойлгож исэн. Одоо харин Касси мөнгө авах сэдэлтэй байж болцсошгүй. Jane Doe болон Шон Компсын харилцаа токсик байдаг байсан ч Jane Doe өөрийн хүсэлтээр бэлгийн харилцаанд оролцсон. Өөрөө бэлгийн харилцаанд сайн дураараа оролцож байгаа асуудал нь хүний наймаа бол биш. Тангарахтны шүүгчид энэ хэргийн нотлох баримт болгож байгаа бичлэгүүдийг үзэхэд хүндрэлтэй байж магадгүй. Учир нь эдгээр бичлэгүүдийг хизээч бусдад үзүүлэх зорилготой байгаагүй. Маш хувийн шинжтэй бичлэгүүд. Харин прокурорууд эдгээр бичлэгүүдийг Шон Компс шантажлах зорилгоор ашиглаж исэн нотлохоо гэж үзэж байна. Шон Компс бүдүүлэг хүн шиг харагдчихэж магадгүй. Гэхдээ тэр бүдүүлэг хүн гэдэг зүйл ангаар яллагдаагүй. Түүний эсрэг гарч ирсэн гэмт хэргийн зүйл ангууд нь зөвхөн түүний хувийн хувь хүний бэлгийн амьдралтай холбоотой бөгөөд засгийн газар энэ хэрэгт хамаатай байж болохгүй гэж ярьсан. За тэгээд өмгөөллийн баг нь Шон Компсыг хит мэдрэмтгий зантай арх уух эсвэл мансууруулах бодис хэрэгэлсэн үедээ догшин одоо зэрлэг авир гаргадаг байсан гэдгийг нь бол хүлээн зөвшөөрсөн ч гэсэн. За энэ нь бол зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоогүй эмэгтэйчүүдийг бэлгийн харилцаанд албадсан гэх нотлохоо бишээ гэж бол ярьсан байгаа. 2016 онд зочид буудалд болсон Кассиг одоо зодж байгаа асуудал нь гар утасны маргаанаас үүссэн. Тэр бичлэг дээрх дүрс бол хүнийг доромжилсан, хүчирхийлсэн аимшигтай зүйл. Гэхдээ энэ нь бэлгийн мүйлчлэгийн нотлохоо биш, харин гэр бүлийн хүчирхийллийн нотлохоо. За ярианы дундуур та бүхэнд swinger lifestyle гэдгийн одоо ойлголтыг тайлбарлаад өгье. За энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр хостой, за эсвэл гэрэлсэн мөртлөө харилцан зөвшөлдсөний үндсэн дээр өөр хүмүүстэй бэлгийн харилцаанд орохыг хүлээн зөвшөөрдөг тийм нэг амьдралын хэм маяг гэж ерөөхдөө ойлгож болно. За тэгээ P-Diddy-гийн өмгөөлөгч хэлэхдээ Шон Компс swinger lifestyle-тай хүн байсан. Тиймээс freak offs нь зөвшөөрсөн гурвалсан харилцаа байсан гэж үзэж болно гэж хэлсэн байгаа. Энэ нь таны унтлахын өрөөнд хийхийг хүсэх зүйл биш байж магадгүй. Гэхдээ та түүний бэлгийн дур сонирхлыг шүүн хилэлцэх гэж энд ирээгүй. Засгийн газар ийм төрлийн сайн дураараа зөвшөлдсөн насанд хүрэгчдийн харилцаа сонголтуудыг зохион байгуулалттай гэмт хэрэг болгож хувирахыг оролдож байна. Ийм зүйл амжилт олохгүй. Шон Компс төвөгтэй хүн байж болох ч энэ хэрэг бол төвөгтэй зүйл биш. Энэ бол хайр, хардалт, урвалт болон мөнгөний тухай хэрэг гэж ярьсан байгаа. За ингээ ямар ч тач маш их хүлээлт үүсгэсэн шүүх хурал ийм байдлаар одоо маш ширүүн өрнөж байгаа. Хүчтэй эхэлсэн шигээ одоо хүчтэй өрнөд дуусах байх гэж бодож байна. Та бүхэнд part 2-ыг ямар ч тач хүргэлээ. Хуваарийн дагуу цацагддаг дугааруудын дундуур одоо энэ хэргийн шүүх хурлын талаарх мэдээллийг 2 эсвэл 3 хоногийн зайтай та бүхэнд хүргээд явъя гэж бодож байна. Та бүхэн subscribe дараад notification-ыг on болгоорой. Яг хизээ ингээд нөгөө part 3 4 орохыг одоо бол хэлж мэдэхгүй болохоор орсон даруйд нь одоо сонсохыг хүсэх юм бол on болгоод хүлээж аваарай. За ингээд энэ хүртэл сонсон сонсогчид лайк дарж бас комент үлдээж суугаад дэмжээрэй. Дараагийн дугаараар эргээд уулзъя.